За, орой минь төргий. За, өнөөдөр та бүхэндээ үхрийн ордонд төрсөн алдартай хүмүүсийг танилцуулъя. За, нэгдүгээрт Адольф Хитлер үхрийн ордонд төрсөн байна. Хоёрдугаар дайны гол удирдагчдын нэг. За, түүний дараачаар дуучин Адель орсон байна. За, тэрний дараачаар жүжигчин Аль Пачино орсон байна. Загламаас эсрэг кинонд тоглосноор нь бид нар сайн мэднэ. За, түүний дараачаар үхрийн ордонд Amber Heard орсон байна. Жүжигчин Amber Heard нь Карибын нэгэн дэрэмжит кинонд тоглосон Ахмад Джек Спарроугийн эхнэр болтгоор бид нар сайн мэднэ. Сая салах шүүх хурал нь болж өнгөрснөөр нь бид нар мэдж байгаа. За, Америкийн жүжигчин Audrey Hepburn үхрийн ордных болж төрсөн юм байна. За, Английн хөлбөмбөгчин David Beckham үхрийн ордонд төрсөн байна. За, Германы математикч Карл Фридрих Гаусс үхрийн ордонд төрсөн байна. Үхрийн ордонд нэлээд олон ухаантай хүмүүс байдаг гэсэн. За, Америкийн жүжигчин Dwayne Johnson буюу Rock үхрийн ордонд төрсөн байна. За, Их Британий хатан хаан Элизабет 2 үхрийн ордонд төрсөн байна. За, Америкийн Испани гаралтай дуучин Enrique Iglesias үхрийн ордонд төрсөн байна. За, Израиль гаралтай Америкийн жүжигчин Gal Gadot үхрийн ордонд төрсөн байна. Wonder Woman кинонд тоглосон жүжигчин. За, George Clooney жүжигчин үхрийн ордонд төрсөн байна. За, Америк нэгдсэн улсын иргэний дайны үеийн генерал Ulysses Grant үхрийн ордонд төрсөн байна. Грантыг бид нар Whiskey дээр байдаг нэрээр нь мэднэ. Ерөнхийдөө түүний нэрээр нэрлсэн үнэн. Гэхдээ тэр түүний тухай хамгийн мэдвэжтэй зүйл гэвэл ерөнхийдөө Америкт боолчлолын эсрэг хойд Америк, өмнөд Америк хоорондоо ингээд байлдаж иргэний дайны үеийн гол жанжтын нэг гэдгээр нь бид нар мэдүүлэх зүйтэй. За, түүний дараачаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Harry Truman байна. Harry Truman нь юугаар алдартай вэ гэхлээр 2 дугаар дайны дараа Рузвельтийн дараа ерөнхийлөгч болсон. За, энэ Рузвельтийн дараа ямар том шийдэл гаргасан бэ гэхлээр коммунизм дэлхийд даяар төвж эхэлсэн. Коммунизм дэлхийд даяар төвж эхлэхдээ зэрэгцээд бусад улсуудыг коммунизм нисгээс сэргийлэн тийм санхүүгийн мөнгөний тусламж үзүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ нь түүхэнд Труманы доктрин гэдэг нэрээр алдартай. Ингэснээр Америкийн нэгдсэн улсыг дагаж коммунизмыг сонгохын оронд одоо ардчлалыг сонгоё гэсэн улсууд бол ерөнхийдөө энэ дэмжлэгч хараа хурдан хөгжсөн. Тэдгээр нь жишээ гэвэл Азийн бар болсон Тайван байна, Солонгос байна, Япон байна. Мөн дөнгөж бүгд өөрийн усаа тунхагласан Израиль байна. За, тэгээ Европын бүхэл улсууд одоо Англи, Франц, Баруун Герман зэрэг улсууд дайны дараах хямралаа Труманы бодлогын ачаар давж гарч чадсан. Тэгэхээр энэ бол маш том эдийн засгийн дайн хийж ясан үр дүн гаргасан ерөнхийлөгч. Солонгосын дайны үед энэ хүн ерөнхийлөгч байсан. За, дараа нь Вьетнамын удирдагч Хо Ши Минь байна. Хо Ши Минь бол Вьетнамын дайны удирдагч. За, жүжигчин Жет Ли байна. Хятад гаралтай хятадын жүжигчин. За, коммунизмын хувьсгалын удирдагч Владимир Ильич Ленин үхрийн ордных байна. За, Ром эзэнт гүрний хаан Марк Аврелиус байна. Энэ бол зүгээр хаан төдийгүй бас мундаг философч хүн, баг гэгэрч гэсэн хүн гэж үздэг. Сүүлийн үед бүрийн академиар нөгөө стоицизмын тухай энэ хүний тухай их гардаг. За, Facebook-ыг үндэслэгч Марк Зукерберг үхрийн ордонд төрсөн байна. За, Оросын сүүлчийн хаан Николай 2 үхрийн ордонд төрсөн байна. За, Оросын хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский үхрийн ордонд төрсөн байна. За, дэлхийн 1-р дайны үеийн хамгийн олон онгоц сөнөөгч The Red Baron гэдэг нэрээр алдаршсан Manfred von Richthofen гэдэг нисгч үхрийн ордонд төрсөн байна. 80 гаруй ялалт байгуулсан гэж үздэг. За, Иракийн удирдагч Саддам Хүсейн үхрийн ордонд төрсөн байна. За, Английн яруу найрагч William Shakespeare үхрийн ордонд төрсөн байна. За, Simpsons үхрийн ордонд төрсөн байна. За, яагаад энийг үхрийн ордонд төрсөн бэ гэхлээр Simpsons гэдэг зохиол дээрээ энэ Simpson гэдэг энэ зохиолын гол дүрийг 68 он төрсэн үхрийн ордонд төрсэн хүн гэж бүр ингэ дүрсэлсэн байсан. Тэгэхээр энэ хүн бол
зохиолын дүр маань Үхрийн ордны шинжтэйгээр бичсэн байх нэ. За анхаарал тавьсан байдалд баярлалаа. Лайк, subscribe дараарай. Дараа нь өшөө олон сонирхолтой контентыг оруулах болно.